Шинэ жилийн мэнд хоббитуудаа хэдий 3000 лайк хүрээгүйч Prime-ын талаар бичлэг хийхээр шийдлээ. Тэгээд дараа нь тэдэнд лайк хүрвэлээ тийм бичлэг хийнэ гэсэн нөхцөл тавьж байвал тэр бичлэг төлөвлөгөөнд байхгүй бичлэг гэж ойлгож байгаарай. Учир нь бичлэгнүүдийнхээ сэдвийг урдаас бэлдсэн байдаг болохоор иймэрхүү очир дайсан сэдвүүдийг та хэдийн лайкаар л оруулахгүй бол зарчмын хувьд болохгүй байгаа. Тэгээд Prime-ын түүх төрөний бичлэгэн дээр хэлсэнчлэн янз бүр байдаг. Ер нь бол хоёр хэсэгт хавж үздэг юм байлээ. Hasbro-гийн 2010 оны ихээр эхлүүлсэн Aligned Continuity-гийн The Covenant of Prime цогцолдроо гардаг 13 Prime болон бусад түүхэд буюу Multiversal 13 Prime гэж хуваагддаг. Multiversal 13 бол угаасаа толгой эргүүлэм янз бүрийн түүхтэй. Тийм учраас илүү ойлгомжтой байх үднэс The Covenant of Prime номны Prime-ын талаар ярихаар бэлтгэсэн байгаа. Нэр ямар ном бэ гэдгийг харахыг хүсч байвал би доор unboxing хийж байгаа бичлэгний линкийг тавьсан байгаа шүү. За яваад эхэллээ. Бичлэг рүү оръё. Prime гэдэг нэршил нь Transformers ертөнцид тусгай статус онцгой үүрэг хариуцлага хүлээсэн оршихуйг илэрхийлдэг. Энэ нэр нь анхдагч буюу үндсэн гэсэн утгатай бөгөөд орчлон ертөнцийн бүтээгч Primus-тай салшгүй холбоотой. Primus өөрийн хүчнээс тасалж орчлон ертөнцид инх тавин тэнцвэрийг сахиулах зорилготойгоор анхны 13 Prime-уудыг The 13 Prime хэмээн бүтээсэн. Prime-ууд нь Primus-ын хамгийн хүчрхэг оюунлаг бүтээлүүд бөгөөд тэднийг орчлон ертөнцийн элчнэр гэж үздэг. Prime цолтой оршихуйн зөвхөн биеийн хүчээр төдийгүй оюун санаа, ёс суртахууны хувьд өндөр дэвшинд байж бусдыг удирдах хамгаалах үүрэгтэй байдаг. Энэ нэр нь зөвхөн хүч чадлыг илтгэх ус, хариуцлагын гүн удаа учрыг агуулдаг бөгөөд Prime болох нь ердийн трансформеруудын хувьд боломжгүй зүйл хагаад зөвхөн Primus-аас эсвэл The Matrix of Leadership-ийг эзэмсэн нэг л энэ цолыг авах боломжтой. Matrix нь Prime-уудын мэдлэг, хүч, оюун санааны залгамж чанарыг хадгалсан зөвхөн үннийг сахигч цэвэр сэтгэлтэй хүнд үйлчилдэг ариун өв гэдгийг та бүхэн өмнөх бичлэгнээс мэдж авсан байх. Primus-ын хамгийн анхны бүтээсэн робот нь Prima байсан юм. Тэрээр Primus-ын гэрлийн үйл хэргийг шууд залгамжлан авч түүний харанхуйг сөрөн тэмцэх үйл хэргийг цааш нь үргэлжлүүлэхээр бүтээгдэжээ. Тэрээр хоош төрхөө бусад ах トゥ нараа удирдан манлайлах Prime-уудын удирдагчинд бөгөөд түүний удирдлага дор Unicron-ыг ялж Cybertron-ыг цэцэглүүлэн хөгжүүлэх үүрэгтэй төрсөн юм. Prime нь 13 Prime дотроос хамгийн хүчрэх нь байсан бөгөөд түүний хүчрхэг байгаа шалтгаануудын нэг нь Star Cyber гэх гэрлийн хүчээр тэтгэгдэх сэлэмтэй салшгүй холбоотой юм. Уг сэлэм нь Primus-ын хүчийг өөртөө агуулхаас гадна Matrix-ийн энергигч бас агуулж Primus-ын хяналтанд дор Prime-гийн гарт хийгдсэн юм. Энэ агуу сэлэмний хүч оддыг сөнөж гаргуудыг нэг дайралтаар хуваадаг гэлцдэг. Primus-ын хоёр дахь бүтээсэн робот нь Victor Prime юм. Түүнийг орчлон ертөнцийн цаг хугацаа болон орон зайн урсгалыг хянах үүрэгтэй болгон бүтээжээ. Victor Prime нь цаг хугацааны ээдрээ орон зайн зөрчлийг засварлаж орчлон ертөнцийн хэвийн үйл явцыг хадгалах үүрэгтэй юм. Тэрээр бусад ах トゥ Prime-уудаас илүү тайван, мэрэгэн ухаантай бодлоготой байдлаараа онцлог. Түүний хамгийн хүчрхэг зэвсэг нь Plates of Time гэх цаг хугацааны энергийг агуулсан илт юм. Уг илт нь цаг хугацааны гажуудлыг засаж, түүхийн урсгалыг хэвийн байдалд нь оруулах хүчийг өөртөө агуулдаг. Мөн энэ илт нь цаг хугацааны хязгааргүй урсгалаар дамжин Victor Prime-д орчлон ертөнцийн өнгөрсөн одоо ирээдүг хянах боломжийг олгодог. Түүний үүрэг хүч чадал нь Primus-ын ертөнцийн цаг хугацааны тэнцвэрийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай байдаг. Victor Prime-ын оршин тогтнол нь орчлон ертөнцийн эдэг журам, хэвийн байдлыг баталгаажуулахад чухал хүчин зүйл болдог. Primus-ын 3 дахь бүтээсэн робот нь Alpatron юм. Түүнийг орчлон ертөнцийн түүх, мэдлэг, дурсамжийг хадгалж дараагийн үеийнхэнд дамжуулах үүрэгтэйгээр бүтээжээ. Alpatron нь бусад Prime-уудын дунд хамгийн ухаалаг мэрэгэн Prime байсан. Тэрээр мэдлэгийг хүч хэмээн үзэж түүнийг зөв ашиглахыг үргэлж сануулдаг байна. Alpatron-ы хамгийн чухал үүрэг нь Cybertron-ы ирээдүйн удирдагчд болох Prime-уудад мэрэгэн зөвлөх өгч тэднийг завчлах явдал бий. Тэрээр зөрчилдөөнөөс зайлсхийж эвнэлийг эрхэмлдэг байсан бөгөөд альва асуудлыг мэдлэг логиктор толгуурлан шийдэхийг эрхэмлдэг аж. Түүний зэвсэг нь Quell буюу Primus-ын энергиэр бүтээгдсэн бичгийн хэрэгсэл бөгөөд энэ нь орчлон ертөнцийн бүх мэдээллийг бичиж тэмдэглэх онцгой чадвартай. Quell нь зөвхөн Alpatron-ы мэдэлд байж түүхийг өөрчлөхгүйгээр бичиж мэдээллийг хадгалах үүрэг гүйцэтгэдэг байв. Энэ Quell нь Cybertron-ы ирээдүйн үйл явдлуудыг урьдчилан харж түүнийг зөв чиглэлд удирдах бичиг өгдөг. Primus-ын 4 дахь бүтээл нь Solus Prime бөгөөд түүнийг бүтээлч байдлын бэлэг тэмдэг болгон бүтээсэн. Solus Prime нь бүх Prime-уудын дундаас хамгийн ур ухаантай дархан Prime байв. Тэрээр зэвсэг эд зүйлсийг урлан бүтээж орчлон ертөнцид хэрэгцээтэй технологи зэвсгүүдийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг.
Solus Prime-ны зэвсэг болон хэрэгслийг урлагтаа Primus-ын ирж хүчийг ашиглаж түүний хүсэл зорилгыг бодит болгодог байсан. Тэрээр Primus-ын ховд төдийгүй Cybertron-ы ирээдүйн удирдагчид зориулсан маш чухал бүтээлүүдийг урласан. Түүний зан аранч нь уран бүтээлч, шийдэмгий эерэг байдлаараа онцлог. Solus-ын хамгийн алдартай бүтээл нь түүний зэвсэг болох Forge of Solus Prime хэмээх зохиур юм. Энэ зохиур нь Primus-ын энергиэс бүтсэн бөгөөд ямар ч зэвсэг хэрэгслийг урлах чадвартай. Forge of Solus Prime нь зөвхөн Solus Prime-ын гарт ажилтдаг бөгөөд түүнийг ашиглан бүтээсэн зүйлс нь маш хүчирхэг өвөрмс боломжтой байв. Жишээлбэл Requiem Blaster-аас ахуулаад бусад Prime-уудын чухал зэвсгүүдийг тэр бүтээсэн. Micronus Prime нь Primus-ын бүтээсэн анхны 13 Prime-ын 5 дахь бүтээл бөгөөд хамгийн жижиг хэмжээтэй боловч бусдад туслах, тэднийг сайжруулах хүчтэй робот юм. Micronus нь бусад Prime-уудад туслахын тулд өөрийн матриксын энергийг ашиглаж тэднийг хүчтэй болгож чаддаг. Түүний гол онцлог нь Chimera Stone гэх хүчтэй артефакт бөгөөд энэ нь Prime-уудтай холбогдсон тэдний чадваруудыг нь сайжруулж өгдөг. Тухайлбал Solus Prime-ын цохиурд энэ чадварыг ашиглаж түүнд домог зэвсгүүдийг бүтээхэд гүн тусалцаа үзүүлсэн гэдэг. Micronus нь хүчрхэг байдлыг ихээсээ илүүтэй оюун ухаан уян хатан чанараараа ялгардаг. Түүний үргэн Prime-уудын хооронд эвнэгдлийг бий болгож тэднийг хамтран ажиллахад туслах явдал юм. Түүнчлэн Micronus Prime бусад томоохон Prime-уудын адилаар Cybertron-ыг хамгаалах, Unicron-ы эсрэг тэмцэхэд оролцож байсан түүхтэй. Micronus Prime-ын энэхүү жижиг гэхдээ чухал үргэн Prime-уудын дунд эвнэгдэл болон хантын ажиллагааг баттах үндэс болж өгдөг. Alchemist Prime нь Primus-ын бүтээсэн 6 дахь робот бөгөөд шинжлэх ухаан химийн хүчийг илэрхийлдэг. Тэрээр бодис болон элементүүдийг ойлгох, өөрчлөх чадвараараа бусдаас онцгорч шинэ нээлттэй боломжуудыг бий болгодог хүчирхэг Prime юм. Alchemist Prime-ын хамгийн чухал артефакт бол Lenses of Kaon бөгөөд энэ түнд аливаа бодисын мөн чанарыг харах, түүний үндсэн бүтц болон боломжтой өөрчлөлтүүдийг ойлгох боломж олгодог. Энэ линзийг ашиглан тэрээр бодисыг нэг хэлбэрээс нөгөөрөө хувиргах, шинэ материал үүсгэх, эсвэл орчны энергийг ашиглах гайхалтай чадвар өгдөг. Alchemist-ны Unicron болон бусад аюултай хүчнүүдийн эсрэг тэмцэхэд өөрийн химийн мэдлэг, артефактын хүчийг ашиглаж байсан. Тэрээр Primus-ын зорилго болон бүтээсэн ертөнцийн төгс байдлыг хамгаалахад чухал хувь нэмэр оруулсан юм. Nexus Prime нь Primus-ын 7 дахь Prime болж бүтээгдсэн бөгөөд Combiner буюу нэгээс олон роботууд нэгдэж хүчрхэг нэгэн бүтээл болон хувирах чадвараараа онцгой Prime юм. Түүнийг Combiner технологиг үндэслэн гэж үздэг бөгөөд энэ нь Cybertron-ы ертөнцөд томоохон нээлт, өөрчлөлт авчирсан. Nexus Prime-ын гол артефакт бол Enigma of Combination бөгөөд энэ түүнийг бусад роботуудыг нэгтгэж нэгэн хүчрхэг биет болгож чаддаг болгосон. Энэ артефакт нь зөвхөн физик нэгдлийг бий болгох биш, мөн оюун санаа, сэтгэл хөдлөлийг нэгтгэн бүхэлдээ байдлыг баттгах онцлогтой. Нэгдсэн биетийг бүрдүүлэхдээ Nexus Prime хүч чадалаа тэсвэр хадуужил ухаалаг байдал зэргийг хамгийн оновчтой байдлаар нэгтгэдэг. Түүний энэ чадвар нь дайснуудтай тэмцэх үед Prime-удад асар их давуу тал олгож байсан. Primus-ын хамгийн онцгой бүтээлүүдийн нэг нь Onyx Prime юм. Түүнийг Primus ан амьтдын мөн чанар, байгальтай холбоотой хүчийг илэрхийлэх зорилгоор 8 дахь Prime болгон бүтээсэн бөгөөд тэрээр амьтны хэлбэрт шилжих чадвартай анхны Prime болсон. Onyx Prime нь байгалийн нууцлаг хүчнүүдийг ашиглаж орчин тойрноо ойлгож хянах онцгой чадвартай. Onyx Prime нь бусад Prime-удад байгаль болон амьдралын эргэлтийн утга учирыг тайлбарлах, мөн түүнийг хамгаалахад чиглүүлэх үүрэгтэй байсан. Тэрээр Tritic Mask гэх хүчтэй артефакт эзэмшдэг байсан бөгөөд энэ маск нь өнгөрсөн одоо ирээдүйн бүх цаг хугацааг харах боломж олгодог. Энэ чадвар нь түүнийг дайн инх тайвныг урьдчилан харж зөв шийдвэр гаргахад тусалж байсан. Onyx Prime-ыг Primus амьтанлаг шинж чанар болон зөн совинтын хүчийг илэрхийлэх зорилготой бүтээсэн тул тэрээр бусад Prime-уудын дунд зөнч гэж алдаршжээ. Түүний удирдлага дор байгаль амьд оршихын утга учир илүү гүнзгий ойлгогдож, Cybertron-ы амьдралын үндэс суурийг давхад хувь нэмэр оруулсан. Amalgamous Prime нь Primus-ын бүтээсэн 9 дахь бөгөөд хэлбэр төрсө чөлөөтэй өөрчлөх чадвараараа бусдаас онцгой Prime юм. Түүнийг Shifter буюу хуврын өөрчлөгч гэж нэрлэдэг бөгөөд энэ чадвар нь түүнд янз бүрийн нөхцөл байдалд тасан зохицож, олон хэлбэрт шилжих боломж олгодог. Amalgamous Prime-ын гол артефакт бол Transformation Cog бөгөөд энэ түүнд төгс уян хатан байдал, хүссэн ямар ч хэлбэрт шилжих хүчийг өгдөг. Энэхүү артефакт нь хувирах технологиг үндэс болсон бөгөөд Cybertron-ы ирээдүйн шинжлэх ухааны хөгжилд асар их нөлөө үзүүлсэн. Тэрээр тогтворгүй хөгжлтэй зан гарашинтайгаараа Prime-уудын дундаас ялгардаг бөгөөд Amalgamous Prime өөрийн хэлбэрээ байнга урчилж, бусдыг хөгжиж, заримдаа сорж байдаг. Гэхдээ түүний гол үүрэг нь Cybertron-ы оршин тогтнолын төлөө ховсон өөрчлөгдөх, шинжлэгдэх чадварыг бусад Prime-удад үлгэрлэх явдал юм. Quintus Prime нь Primus-ын 10 дахь бүтээл юм. Тэрээр бүтээн байгуулалт, амьдралын үйлстэй холбоотой Prime агаад түүнийг амьдралын үндэс суурийг тавих, ертөнцийн төрөл бүрийн оршихуйг бий болгох зорилгоор бүтээсэн. Түүний ирмэлзэл нь амьдралыг дэмжих, оршихуйн гоо үзэсгэлэн дэлгэрүүлэхэд чиглэдэг байв. Quintus Prime-ын гол артефакт бол Ember Stone бөгөөд энэ нь амьдрал бий болгох хүчтэй. Энэхүү чулуун ямар ч амьгүй орчинд амьдралыг үүсгэх боломж олгодог бөгөөд түүнийг ашиглан Quintus Prime олон төрлийн амьд ертөнц, төрөл зүйлүүдийг бүтээсэн.
Энэ артефакт нь амьдралын их усүрэ түүний хязгааргүй боломжуудыг илэрхийлдэг. Тэрээр сайхан сэтгэлтэй уран бүтээлч Прайм байсан боловч амьдралыг дэмжих хүслээ заримдаа хяналтаас гарч бүтээлүүд нь эцэстээ өөр хоорондоо зөрчилдөх, тэнцвэргүй байдал үүсгэхэд хүргэдэг байсан. Түүний бүтээлч хүчийг зөв удирдах, тэнцвэрийг хадгалах нь бусад праймуудын хувьд чухал сорилт болсон. Түүхэнд Quintus Prime-ыг амьдралыг хит олон хэлбэрээр бий болгосноор Cybertron-ы болон бусад ертөнцийн үйл явдалд томоохон нөлөө үзүүлсэн гэж үздэг. Зарим домогт түүнийг Quintesson гэх механик амьдралыг бий болгосон хэмээн дурдсан байдаг. Primus-ын 11 дахь бүтээл болох Leech Maxim нь залимэх манипуляцийн мастер, хоёрдмол шинж чанартай Prime юм. Түүнийг зөрчил өгдөж, бусдыг хууран төрөгдүүлэх чадвартай болгож бүтээсэн. Leech Maxim-ын үг ухааны урлагийг ашиглан бусдын сэтгэл санааг хянах, тэднийг өөрийн хүслээр хөдөлгөх онцгой чадвартай. Leech Maxim-ын хамгийн хүчрхэг артефакт бол The Legion дарц бөгөөд эдгээр сумнууд нь бусдын сэтгэл санааг үнэмлэх, тэдний дотор үйл итгэлцэл айдас зөрчлийг өгөх хүчтэй. Түүний зэвсэг болон үгсийн хүч нь дайснуудаа төдийгүй заримдаа праймуудыг ч хооронд нь мөргөлдүүлэхэд хүргэдэг байсан. Түүний урагч хорон санааны үйлдэлүүд нь эцэстээ түүнийг бусад праймуудын уур хилийн хөдөлгөж түүнийг ялгарлагдсан прайм болгосон. Зарим домогт Leech Maxim-ыг Primus-ын бүтээсэн хамгийн аюултай прайм хэмээн үздэг бөгөөд түүний сүүдэр одоо хүртэл Cybertron-ы түүхэнд тусгалаа олсоор байдаг. Megatronus Prime нь хүчирхийлэл дайн өшөө авалтыг илэрхийлдэг Primus-ын 12 дахь Prime болон бүтээгдсэн юм. Түүнийг ихэвчлэн The Fallen гэж нэрлэдэг бөгөөд тэрээр 13 Prime дундаас хамгийн эмгэнэл төв тавилантай нэгэн билээ. Megatronus болон Leech Maxim-ыг Primus гэрэл сүдрийн хүчний тэнцвэрийг хадгалах зорилготой бүтээсэн боловч Megatronus-ын уур хилэн зөрчилдөөд шинж чанар нь эцэстээ түүнийг харанхуйн зам руу түлхсэн. Тэрээр хамгаалагч шүүмжлэгч байх ёстой байсан ч өөрийн хүч чадлыг хор хөнөөлд ашиглаж бусад Prime-уудын эсрэг оруулсан. Megatronus-ын гол артефакт бол Requiem Blaster бөгөөд энэ нь галактикийн хэмжээнд сүрэл авчрах хүчрхэг зэвсэг юм. Энэхүү зэвсэг нь дотроо оддын эрчим хүчийг агуулдаг бөгөөд үүрээ хинч эсэргүүцэж чадахгүй сүрэл тарьдаг. Тэрээр Unicron-тэй холбоо тогтоож түүний харанхуй хүчийг ашиглан Primus болон бусад Prime-уудын эсрэг тэмцсэн бөгөөд түүний уралтай Prime-уудын дунд төдийгүй Cybertron-ы оршин суугчдын дунд ихээхэн үеимэн тарьж Prime-уудын эв нэгдлийг суурилсан. 13 дахь Prime нь Optimus Prime байсан бөгөөд Prime нарыг нэгтгэн тэдний дунд эв нарндлыг бий болгосон анхны гишүүн байв. 13 дотор дотоод зөрчилдөөн үүсэж тэдээ салан тарсны дараа Optimus Prime Will of Allspark руу орж Cybertron-чуудыг амлиулах үйл хэргийг эхлүүлсэний дараа тэндээ үлдэж ахин төрөх шийдвэр гаргасан байдаг. Тэрээр дахин төрөхтэй Orion Pax гэсэн нэртэй төрснөөс гадна өмнөх ой санамж нь үгүй болж эгэлжирийн робот болон амьдарч эхэлжээ. Эцэст нь Pax удирдагчийн матриксыг өвлөн авч буцаад Optimus Prime болсноор Alpatron-ы дор бэлтгэгдэн Fallen нэртэй болсон Megatronus ахыгаа зогсоохоор болдог. 13 дугаар Prime дахин төрөн байхад тэр хугацаанд Matrix Prime-аас Sentinel хүртэл ямар роботуудаар дамжсан талаар тодорхой мэдээлэл байдаггүй бөгөөд ямар ч нэр бүхий хідэн залгамжлагчд байсан байх боломжтой гэж The Covenant of Primus номонд дурддагддаг. Ийхүү тодорхойгүй залгамжлалын дараа Matrix Sentinel ирж түүний дараа Orion Pax дэрэн тэрээр дахин Optimus Prime болсон билээ. Уг номонд Optimus-аас хойш залгамжлагчид хараахан тодорхой болоогүй байдаг.